За өчигдөр Монгол Улсын ерөнхий сайдыг томилогдоход их сайхан захиас хэлээл мундаг улс орныхаа асуудал санаа зовоод исэн гишүүдийн манд дийлэнх нь алгаа. Засгийн газар ердөө саяхаа огцор хүртэл ажиллаа хийж исэн манай сайд нар алга. Нөгөө буцах ихнэрт өнөө тугал нийлэх хамаагүй гэдэг шиг өнөөдрөөс ингээд энэ ажил хамаагүй болж байгаа юм шиг байна. Бодвол одоо ерөнхий сайд таны кабинетд орчихгүй л таны нүдэнд өртчихгүй л завгүй их гүйлдэж байгаа юм байлгүй. Тэгээ одоо байх ёстой газар нуг нь энэ танхим. Тэг өнгөрсөн хугацаанд хийсэн ажлынх нь гүйцэтгэлийг яриа сууж яхад ямар сэтгэлгүй юм, ямар ч хайхрамжгүй юм ингээд бүх сайдынхын суудал онгорхоо ингээд байж байгаад бас харамсаж байна. Та ерөнхий сайдын хувьд бас энэ байдлыг бас харж байгаа хаа гэж ингэж бодож байна. За өнөөдөр гүйцэтгэлийн асуудал их чухал асуудал яриад байгаа. Нөгөө байнга орооны уралдаан, чуулганы уралдаан дээр энэ зүйлийг хийгээрээ энийг анхаараарай гэж захиас чинь яаж биелүүлсэн хэдэн хувьтай байсан гэдгийг өнөөдөр уг нь ярих гээд байгаа юм шүү дээ. Та ингэ байхгүй. Гэтэл өнгөрсөн жилүүдэд одоо манай улсын тулгымцсан асуудал зөндөө байлаа. Би нэг зүйл дээр нь бас онцгойлон ач холбогдол өгч ярмаар байна. Манай улс авилгын индексээр ухарлаа. Манай ерөнхий сайдыг засгийн газрын хэрэглэх газрын дараагаар ажиллаж исэн хамдарсан засгийн газрын үед бид нар нэг сайн ч мууч энэ авилгын индекс нэг 7 байраар урагшилсан. Сая тэгээд өчнөө байраар ухарчлаа л да. Тэг өнгөрсөн хугацаанд энэ авилгын индексийг яаж урагшлуулах вэ гэдэг дээр зөвхөн энэ авилгын гэмт хэрэгтээ тэмцэхээс гадна авилгатай тэмцэх хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох шаардлагатай юм байна гэж үзээд олон төрлийн хууль тогтоом санаачилж ирсэн. За үүнээс гадна бол Transparency International тэргүүтээ байгууллагуудтай яаж хамтарч ажиллах вэ гэдэг дээр бид нар төлөвлөгөө гараа явьж ирсэн. Харамсалтай нь өнгөрсөн хонд бас манай хууль зүйн төргийн салбарт 3 сайд солигдоод энэ үйл ажиллагаа маань нэлээд замхрах шиг боллоо. Ер нь бидний нэг том асуудлын авилгатай тэмцэл байнга урайл оцсон болгоод байгаа зүйл маань бол нэг илтгэл, нэг сайхан презентацийн урайл оцсон нэжгэнсэн сайхан алга ташилт энэ юмар урагшилтгүй идэлтэй. Яг бодлого боловсруулж сайн чимэглүүр ингэж ажиллаж ийж урагшилдаг гэд. Харин би учрал ерөнхий сайдыг энэ авилгатай их тэмцлийн гол үндэс болоод байгаа гадны байгууллагуудын дээр зөвлөөд байгаа хууль ус хөрөнгөтэй холбоотой асуудал дээр ахис дэвшил гарганаа. Нийтийн албан тушаалтны хууль ус хөрөнгийн хорох нөхөн төлөвлөгдөх хуулийг хэлцснээ дэмжинэ гэж байгаа байр суурь дээр нь бол талархалтай хандж байгаа. Энэ чуулганы танхимаас албан ёсоор бас үнийг хэлье. Тэгэхээр одоо энэ өнгөрсөн жил бол ингээд авилгын индексийн хувьд бол бид нар гүйцэтгэл дээр ухарсан ингээд нэг юм таагүй үр дүнтэй байлаа. Тэгээ энэ дээр бол одоо энэ кабинетыг цааш авчих Монгол Улсын засгийн газрыг толгойлж явах Монгол Улсын үндсэн хууль зааснаар гэмт хэрэгтээ тэмцэх үүрэг бүхий засгийн газрыг тэргүүлж байгаа хүний хувьд энэ гүйцэтгэлийн үнэлгээ энэ байдал дээр ямар дүгнэлт хийж байгаа вэ? Учрал ерөнхий сайдаа цаашаа ямар арга хэмжээ авч ажиллах гэсэн ийм бодолтой байгаа вэ гэсэн ийм асуулт. Учрал ерөнхий сайд. За авилгын төсөөлийн индекс 10 байраар ухарсан байгаа дээр бидэрт бодтой дүгнэлт хийх ёстой. Засгийн газар бол гэмт хэрэгтээ тэмцэгчийг үүрэгтэй. Тийм ч учраас нийгмийн энэ хүсэмжил болоод байгаа энэ авилгатай тэмцэх бодлого үйл ажиллагааг гэмт хэрэгтээ тэмцэх үйл ажиллагааг бол засгийн газар манлайлж дэмжиж ажиллах ёстой. За бид бол иргэдтэй бас уулзалтуудыг хийсэн. Тэгээ алтан гэрэл гишүүн бас оролцож байсан. Тэгээ хангаан бүсүүдээр уулзалт хийхэд бол иргэдийн зүгээс энэ авилгатай тэмцэх бодиттой үйл ажиллагаа явуулаач. Та нар одоо авилгын төсөөлийн индексээр 10 байр хойшлчод байна гэдгийг хэлээд байгаа. Transparency International байгууллагаас бид нар чинь 182 орноос 124 дугаар байр жагсчаад 10 байр хойшлчод байна шүү дээ. Тэгэхээр энэ Transparency International байгууллага бол манай улсад зөвлөмж өгөхдөө ялц авчиж байна.
хууль хэрэгжилдэггүй байна. Эрх зүйн орчноо боловсронгуй болгоо гэдэг зөвлөмж өгсөн. Тэгэхээр оюун эрдэнэ ерөнхий сайдын засгийн газрын үед Алтан гэрэл сайд, хууль зүйн сайд байсан. Бид энэ хөрөнгө хураах хуулийг бол тухайн үед бас улсын хурлд өргөн мэдүүлж байсан. Тэгээ би их хурлын дараагаар ажиллаж байхдаа бол энэ хөрөнгө хураах энэ хуулийг батлан гаргах нь бол бас зүйтэй. Гэхдээ энэ хуулийг боловсруулахдаа эрүүгийн эрийг хэн шийдвэрлэх тухай хуульдаа уялдуулан бол өөрчлөх бас шаардлагатай гэдэг бас хуульчдын зөвлөгөөнүүд байдаг. Тийм учраас засгийн газрын зүгээс Алтан гэрэл гишүүнтэй одоо энэ хуулийн санаачлагчийн хувьд бас ярилцж байгаад бид нар энэ хууль дээр эрүүгийн эрийг хэн шийдвэрлэх тэр процессын хуультай энэ уялдуулаад магадгүй одоо авилгын хууль дээр нь бас тодорхой бүлэг заалтуудыг оруулаад их хурлд өргөн мэдүүлэх нь бол зүйтэй. Тэгжиж цаашаа боддоо энэ гэмтэрэгтэй тэмцэх, авилгатай тэмцэх үйл ажиллагаа өрнөн ял завших энэ байдлаар арилна. Нийтийн албан тушаалтнуудын асуудлыг ярьж шít. Тэгээ иргэний журмаар одоо энэ асуудлыг шийдэх. Хоёрт мэдээж одоо хууль зүйн яамн дээр боловсруулагдсан байгаа шүүгүүлүүлэгч хамгаалах хууль байна. Дээрээс нь одоо уянгаа гишүү одоо парламент дээр тавьсан байгаа. Олборлох салбарын ил тод байдлын хууль байна. Ингээд уул уурхайн салбарын ил тод байдлын санаачлага дэмжиж явбал бид энэ индекст урагшлаа. Энэ индекст урагшилж байгаа чинь нэг тийм байр урагшлаад байгаа даа биш. Үүний чинь цаана хөрөнгө оруулалт сайжирдаг. Үүний чинь цаана одоо бусад индексүүдэд эерэг эффект өгдөг. Тийм учраас Алтан гэрэл гишүүнийг бас энд хамтарч ажиллаж одоо энэ хууль эрх зүйн орчиндөө дэвшил гаргахыг би бас таныг урьж байна. Цэндийн зандаг өчрөгшөн асуулт асууя.